Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе Монхоор орчуудтай. Энэ баяртай өдөр мэндчилгээ дэвшүүлэх болсондоо таатай байна. Жижигхэн түүх ярихад 2007 оны 4 сард найзуудтайгаа хамт Польш улс руу амрах гад явж байхдаа Аэрофлотын онгоцон доторх Бямбацралтай танилцаад Ширмитв дээр дараагийн онгоцыг хүлээгээд байж байхдаа бас нэлээд сайн хууч хөөрөлцөө танилцаад тэгээд найзуулсан тэр үедээ. Тэгээ найзуулаад онгоцны буудлын дээрээс Ширмитв дээр ахт найзуулаад бүгдээрээ Польш руу явж исэн учраас Польш улсын Хорос энерги компани дээр ирэхийг урьж байсан. Тэгээ Хорос энерги компани дээр амарч авах хугацаанд урьдчилж очиод танилцаад үйлдвэртэй танилцаад ер нь бол бас их дажгүй их боломжийн гоё санагдчихсэн. Тэр үед болохоор Бямбацралын хүслээр мэдсэлээр ерөнхийдөө болохоор ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх одоо тийм хүсэлтээр мэдсэлтэй хамтрагч гэдгээр одоо танилцж ирсэн. 2007 оныхоо 11 сард анх урагдаад Улаанбаатарт Монхорос компани дээр очиж исэн. Тэгээд тэрнээс эхэлж хамтарч ажиллаж исэн. Тэгэхэд Монхорос International бол нарны зам дахь байранда дөнгөж нүүж чад удаагүй байж очиж исэн. Тэр үед бол хуучуулаас маш олон хүмүүстэй хамтарч ажиллаж исэн. Сараа захирал зөвлөх инженер Хасбаатаргай тэгэл Жавхаа инженер Март Нэгтлэн байсан. Ер нь бол зөндөө хүмүүстэй удаан хамтарч ажиллаж исэн. Хамтрагч байгууллагуудаас гэх юм бол мэдээж Хотгондор захирал, Зөгчөв захирал, Мөнхтөр захирал, мөн өгшөө дахиад цаашлах нь бол Болдоо захирал гэж маш олон хүмүүстэй хамтарч тодорхой хэмжээнд бол бас нэлээд сар өргөн дийлж ажиллаж исэн байна. Тэгээд энэ хугацаанд бол мэдээж Монхоросынхантайгаа бол 10-аад жилиг бол хамт хөгжилтэй, дурсамжтай, тодорхой амжилттай хамтарч ажилласан байна. Тэгээд өнөөдөр 25 жилийнхаа ог хийж байгаа Монхоросчуудтай ажлын амжилт түүхээ бүтээж байгаа юм байна. Дахиад үргэлжлүүлээд 30 жил, 40 жил, 50 жил, 60 жилгээд дахиад үргэлжлүүлээд түүхээ бүтээлцээд эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцоод бахархалтайгаар, хөгжилтэйгээр, дурсамжтайгаар амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж амьдарцгаая. Урагшаа явцгаая.